За юу яцгаана манайхаа. За бүгдэнд нь энэ үчийн мэндийг хүргье. За би өнөөдрийн дугаараараа бол харин Арслангийн түүх болсон явдал биш. Харин Барбар Арслан тэгээ цагаан Арслангийн тухай, Арслан бар Эрлизийн тухай, тэгээ хооны баажи буюу Зүгийн балны анги 30-ийн тухай өөрийн мэдих болон мэдэж авсан цуглуулсан мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцсан хэмээн бодлоо. Барбар Арслангийн түүхийг ярихаас өмнө нэг зүйл нэмээд хэлчихье. Одоо Барбар Арслан ч бол одоо Пантера Лео гэд нэрлээд байгаа юм. За тэгээ энэ Пантера төрлийн тухай та бүхэн тодорхой ойлголтыг өгье. Энэ нь болохоор одоо монголчлох юм бол муурныхан буюу Ми овгийнхны томчууд буюу Арслан бар Ирвэс болон одоо манай Монголд байгаа цоохор Ирвэс болон Америк бол Өмнөд Америкийн ширэнгойд орших нөгөө ягуар гэж амьтан байгаа. Одоо эдгээр нэг 5 төрлийн амьтад ордог. За энийг мэдээд авахд илүүдэхгүй. За одоо нөгөө хурдан давхтайг одоо өчигдөр буюу чита бол эднэрт ордоггүй байгаа шүү. Тэгээ эдгээр Пантерагийн тав бол бүгдээрээ хүрхэрдэг байгаа. За чита бол одоо хүрхэрдэгвэ гэсэн үг. Одоо муурын төрөлдөө одоо том муурын төрөлдөө орноо. Пантерад бүлэгт нь орохгүй гэсэн үг юм шүү. За Барбар Арслан бол Хойд Африкийн Атласын уулсын орчимд амьдарч байсан Арслангийн нэгэн дэд төрөл байсан юм аа. За тэд бол Хойд Африк ойрогт орнуудын арслангуудын нэгэн хэсэгч гэсэн одоогийн Африк энтхийн арслангаас бол одоо биеэр том, өтгөн, урт савг дэлтэй, за дайчин тогшин зоримог байснараа бол бүр маш алдартай байсан. За тэд бол одоо голчлоо одоогийн Марокко, Алжир, Тунис зэрэг улсуудын орчмын бүс нутгаар нутаглаа амьдардаг байсан. Одоо завчин өндөр уулсаар нутаглаа амьдардаг байсан. За тэгээд уулс тийм өндөрлөг цас мастай газар амьдардаг болооч тэр савг дийлмэл бол маш өтгөн, тийм урт савг дийлтэй. Тэгээд жоохон уртуу одоо энгийн Африк энтхийн арслангууд бол тачир биш жоохон урттуу арсны үстэй. Тэгээ хүүтэнд бол маш тэнцвэртэй амьтан байсан. За тэгээ эн чин бас тэр уулстай хосоор амьдран эсвэл нэг 4-5 хүртэл сүргэлж амьдран. Тэрнээс дээшээ бол бүр олуулаа болохгүй. За нэг сүрэгт нь бол нэг 2 арслан байвал байхгүй тэгээ 1 арслантай. Тэгээ зарим тохиолдолд бол тэгээ хосоор 1 2 тэгээ хоёулаа амьдраад. Идэхгүй тэр уулсад бол идэхгүй амьтан гэж байхгүй. Тал дээр бууж ирсэн ч идэхгүй амьтан гэж байхгүй. Анги нуурын нөгөө пирамид гэж байгаа ш. Тэрний бол оройд оргилд нь үйсэн байгаа. Өөрийг нь агних амьтан байхгүй. Өөрөө бусдыг бол бүгднийг агнадаг амьтан байсан юм аа. Тэгээд Барбар Арслан ч юм бол одоо энэ Алжирийн Барбар хотын одоо энэ Атласын уулс гэдэг байгаа. Алжир, Тунис, Мароккогийн улсын одоо энэ хойд хэсэгт нь оршдог одоо маш тийм өргөн уудам тийм зовчим уулстай хэсэг байдаг. Тэнд бол хэдэн мянган одоо энэ Барбарын арслангууд байсан одоо тийм түүхэн баримтууд байдаг. За энэ амьтны тийм улсдах одоо болсон шалтгаан гэх юм энэ чи өөрөө одоогийн арслангуудаас бол маш том биетэй байхгүй. Одоогийн арслан ч бол нэг яг нэг дундаж нь бол яг 150-аас за 220 дотор хэлбэлцэж байгаа шүү дээ. Энэ Барбар арслангууд ч юм бол тухайн үеийн нэг жингэрээ яг оргил үеийнхээ жингэрээ бол нэг 250-аас 330 кг бол хүрдэг байсан. Тэгэхээр чи одоо үеийн арслангаас ч бараг 100 гаруй хүлээр одоо лагс хүнд том биетэй гэсэн үг байхгүй. Тэгээ энэ амьтны устдах болсон шалтгаан одоо эн чин устдаад ер нь дууссан одоо байхгүй болсон амьтан байхгүй. За сүүлчийн Барбарыг бол 1942 онд Марокко дагнасан гэж үздэг юм. Тэгээд энэ Мароккогийн бас тэр хааны ордонд нь бол нэг хэдэн ширхэг үлдсэн бас өөр бусад улсуудад тэр нөгөө цирк, мерк баяачуудад дээр нэг бас үлдсэн байсныг нэг амьтны хүрээлэнд өсгөж одоо багсгаар нь өсгөж байжулсаар өнөөдөр бол яг цэвэр Барбар бол байхгүй. Гэхдээ генийг нь агуулсан тийм нэг хойч үе нь бол байдаг байгаа. Яг цэвэр 100 Барбарууд нь бол байхгүй. Устдаад үгүй болчихсон гэсэн үг ээ.
За эдний чинь одоо нөгөө Ром гүрний үеэс болоо 100 цэнгэлд бол бүр маш аимшигтайгаар ашигладаг байсан. Одоо гладиаторуудтай тулдуулах эсвэл цаазын ялыг гүйцэтгэх нөгөө гэмт хэрэгт улс төрийн гэмт хэрэг тэмрэгтнийг цаазын ял гүйцэтгэхийн тулд энэ амьтдтай тулдуулах, тэгээ хооронд нь тулдуулах ингэж бүтэн 1 жил одоо ингээд жил болно штэ. Жилийн хугацаанд одоо хичнээн наадам болд юм дээ. Тухайн үедээ. Тэгээд тийм наадам болдог. Тэнд ингээд ойролцоогоор одоо яг барбар арслан одоо оруулаад тэгээ өхүүлээд ирэм гэдгүүл оруулдаг байсан юм шиг. Тэгээ оруулаад өхүүлээд нэг барагцаа тоог нь гаргахад бол 11 мянгаыг одоо оруулж тийм хөнөөлгсөн тийм бүр түүхтэй байх юм бэлээ. Тийм харамсалтай. За ингээд нэг Роми үед бол ингээд айгүй их хятагцсан амтэн тун цөөрцөн байсныг эхлэгүүд чинь 1800 1900 одоо болоод нөгөө оны дайны үе эзэн Францын нөгөө баруун Европын эзэн төрийн үеийн үе байлдан дагуултын үе болоод эхлэнгүүд Францчууд чинь колончлж одоо Африкийг колончлоо 1800 1900 оны үед бол хойд Африк тархсан агнуурын улмаас бол тэднийг нөгөө барбарын арслангуудын чинь сүрж авахланд би савгдэл соёо зэргээс нь болоод бол болноор дахиад хөнөөж эхэлсэн. За ингээд бол 1955 он гэхэд бол Мароккогийн засгийн газраас за энэ барбарын арслан гэдэг нэгэн төрөл зүйл бол зэрлэг байгальд бол бүрэн устж дууслаа гэсэн мэдээг одоо дэлхийн нийтэд гаргасан юм байна. За ингээд зэрлэг байгал дээр барбар арслан одоо бүрэн устсан ч одоо нэг генийг нь агуулсан нэг давжаа үрсүүд нь үлдсэн байгаа. Тэднэр нь бол одоогийн байгаа Африк болон Африкийн арслангаас ер нь бараг ялгаагүй. Одоо хар дэлтэй тэр нь цээжээ дагаад бүр ингээд гэдс мэц рүүгээ орчихсон тийм хар дэлтэй. Зүгээр ер нь яг барбарын арслангуудыг жижигрүүлсэн л хувилбарна гэсэн үг байна. За тэгээ барбар арслан ч бас нэг Африкийн энтхийн арслангаас өөр давуу чанар нь яг түрүүнд хэлдгээр бол хүүтэн төсвөртэй. За монголчлол нэг өлчир гэх юм уу да. Тийм байгаа. За бас нэг ингээд одоо дэлхийн нийтээр яг одоо үе дээр ингээд шуугаад байгаа байнга нэг маргалдаантай асуудал байдгийг нь би яг өөрийнхөө зүгээс тайлбарлаад өгье. Энэ том эрдэмтэд ч гэсэн яг тайлбарлсан байдгийг. Арслан бар хоёрын аль нь илүү вэ? Бар нь илүү байдгаа. Тэгээд бар яагаад араатны хаан бар биш вэ гэм бэ? Арслангууд бол дийлэхгүй мэлэхгүй гэд тэгдгээ. Энэний тайлбарыг нь өгье. За эн чинь арслан бол нэг 150-аас 220 кг хүрнэ. За одоо Африкийн арслан бол за нэг үсрээд нэг 230-40-тэй л байна. Яг хэтэрхий том боллоо гэхэд. За энтхийн арслан тэр чинь арслан ч одоо дотроо нэг 2 төрөл үлдчихэж байгаа шүү дээ. Энтхийг бол Азийн Банжахын арслан гээд тэгээд нэг нь Африкийн арслан ийм 2 төрөл байгаа байхгүй. Тэрний чинь энтхийн арслангууд бүр нэг хачин юм аа. Юу 120-оос нэг 160 150 тиймэрхүү хилтэй юу жижигхэн Африкийн арслангаасаа жоох юм байгаа. Чи одоо дэлхийд дээр нийт одоо 700 гаруй ширхэг үлдсэн байгаа гэдэг тийм дүнтэй байдаг жижиг арслангууд байдаг. Тэгээд тэр энтхийн за Бенгалийн бар за одоо ингээд барыг тайлбарлаж. Барнаас ч хамгийн том нь бол Амур буюу Сибирийн бар байгаа. Энд чинь болохоор өөрөө 280-аас одоо 350 ил татдаг одоо тэгэхээр чи нөгөө барн энгийн Африкийн арслангаас чинь 100-аад хил илүү ийм том юм гэхгүй. Тэгэхээр ч одоо яаж дийлэх юм чи яаж ч харах хонор утсан чи ойлгомжтой хэдий дайчин ч гэсэн. За тэгээд Бенгалийн бар гэж байгаа. Бенгалийн бар нь бол яг арай харьцангуй гайгүй 180-аас нэг 270 280 хавцаа килограммыг татнаа. За тэрнтэй бол одоо Африкийн барыг одоо арсланг зодтолдуулсан олон тохиолдолд энэ хоёр бол харьцаа ойролцоо. Гэхдээ ер нь арслан бол ер нь жоохон удаан тулаан ер нь тулаанд бол давуу байдаг 6 дөрөв гэдэг баха харьцаагаар давуу байдаг баха. Харин арслан тэр Сибирийн барыг бол дийлэхгүй. Энэ бол гашуун боловч үнэн байгаа юм шүү. За тэр энтхийн хаадууд эрт үед бол тулдуулж байсан хаадууд бол яадаг одоо тэр өөрсдийнхөө нутгийн тэр гири арслан гэдэг одоо Азийн арслан гэдэг жижиг арслангаа тэр өөрөөс нь хавь том Бенгалийн бартай зодтолдуулаад тэгээ алуулаад одоо бар нь илүү юм байна гэд барыгаа дахин шүтээд идэг нь тийм учиртай юм шүү. За элүүгээр одоо бар илүүгээд Сибирийн бар илүүгээ ярьчихж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо манай эртний
өмнөх одоо 300 хэдэн онд Ромын тэр Комодус гэдэг агуун ч юу нэг хаан байгаа штэ. Ромын зэндгүүрний хаан. Тэр чинь бол Аратны хаан Арслан гээд барбар арслантай бол тулалдаж жадаар хөнөөдөг байсан. Тэгээд амьд дотроо хамгийн Арат нь одоо мөн чадвартай хүчтэй бяртай зоригтой хамгийн шилдгийг нь хөнөөж байна. Одоо иймд одоо бусад аваг аймагуч гэсэн бидний сүр хүчийг дийлэхгүй гэсэн нэг тийм юм ярьд юм а. Ерөн Арслан илүү барбар гэж тухайж мэдэхгүй шүү дээ. Зүгээр энэ Арслан гэсэн нийтлэл ойлгомжтой. Арслан бол бараас илүү юм а гэсэн тийм нэг үгийг хэлсэн байдаг а. Хооронд нь Арслан барыг хэд тулдуулж исэн юм билэ. За тэгээд ийм учиртай байгаа. Тэр Сибирийн барыг бол дийлэхгүй. Харин тэр дийлэх байсан барбарын тэр том биетэй арслангуудыг нь хүмүүс өөрсдөө устгахчаад одоо ингэж нэг талцаад байх шалтгаан бол байхгүй. Тэр барбар арслан байсан бол өдийд одоо Аратны хаан арслан юм а гэхэд маргалдаад байх шалтгаан байхгүй байх байсан гэдгийг хэлэх гэсэн. За ийм учиртай. За тэгээд өөр бас нэг юм хэлэхэд энэ байгаль дээр ерөн арслан бар хоёр учрах тийм одоо юу боломж байхгүй гэдэггүй. Энэ яг боломжгүй зүйл биш ээ. Энэ бас учрах тохиолдлууд байдаг. Хаана вэ гэхээр энэ чинь энтхийн гэрийн ой гэдэг нэг маш том цэцэрлэг түрээлэн байгаа. Энд нэг үе таарах тохиолдол байдаг шүү бас. Энэ чинь нэг арслангийн бас нэг Ази арслан гэдэг нэг арслангийн сүрэг хэсэг нэг 700-аад арслан байгаа энд. Тэгээд энэ арслангууч юм болохоор арай тийм сэрэг тал хээр тал нам газар руугаа одоо амьдрдаг бол нөгөө барууд нь болохоор уул нь одоо шигүү ой модтой өндөрлөг газар руугаа амьдрдаг. Энэний тэгээд нөгөө уус модтойхоо орой биш одоо энэ хаяа заагаар нь бол нэг уулзах тохиолдлууд бас байгаа шүү энэ хоёр ч. Тэгээ би хаач ойролцоо одоо энэ чинь Бенгалийн бар нь байгаа. Тэгээд нэг дундын биетэй Африк арслан арай жижиг, энтхийн арслан арай жижиг ч гэсэн энэ хоёр тулдаг. Тэгээд тулахаараа энэ хоёр чинь яадаг вэ гэхээр бар нь ерөн голцсон сухтаачдаг. Ер нь өөрөө жоох ичимхий зожиг амьтан тийм амьтан байгаа. Тэгээд яг тийм болгоо байгаад зодон зохион боллоо гэхэд бар бол яг амьтныг түргэнд дуусгах зорилттой амьтан байхгүй. Шилдэж юм уу багалзуурдаж маш богино хугацаанд дуусгах тийм чадвартай. Маш хурдан хүчийг аваад хурд хүчийг богино хугацаанд гаргаад хурдтай дуусгах зорилттой амьтан. Харин нөгөө арслангийн савг дэлнээс бол хурдан дуусгах боломжгүй. Арслан ч юм уу хараа удах тусмаа халж яадаг тийм удах тусмаа цаашаа тулдах гээд зууралдаад идэг амьтан болохоор бар ер нь даруй цухтаагаад алга болдгоо гэсэн байдیں۔ Ийм тохиолдлууд байдаг юм а. За тэгээд хүн хаш ингэж зодолдвол яг дуустал нь зодолдуулахгүй л бол энэ хоёр чи байгаль дээр дарах юмтайгаа баран цухтаачдаг гэж ойлгож болно. За тэгээд барны тухай ер нь цаашид ярьж болно. Ойр зуурын бас алдартай бараг нь ярьж болно. Та бүхэн бас коммент хэсгээр нь сэтгэлдээ үлдээгээр. Бар ч болохоор одоо дэлхийд одоо нэг 4000 гаруй байгаа гэж байна. Тэгээ ихэнх бар нь буюу за нэг 3200 гаруй энэ Бенгалийн бар. Одоо энэ энтхийн нутагт байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ бусад хэсэг нь одоо Сибирь, Солонгос одоо Хятадтай Оросын зүүн язгаар дээр одоо нөгөө Сибирийн барууд, тэгээ Индонез, Малайз эдэргээ энэ чинь бас нэг жижиг баруудтай. Тэгээ бар чинь тэгээд айдахгүй амьтан гэж байхгүй юм билий. За мандалууштай ирд. Хамгийн нэг сонирхолтой юу би ч өөрөө дургуйч хэлгүй юм матрыг бол өстө үзэдгүй юм тийм билээ. Харах юм бол заавал алж салдаг тийм нэг марзан юм тийм билээ. За тэгээ барны тухай тэгээ тусдаа нэг дугаар болгоё. За эн чинь тэгээд одоо 19 онд гэхэд одоо энэ дэлхийд дээр 3200 болоод 90 доошо багасаал гэсэн хамгийн том дайс нь мэдээж барных бол мэдээж анчид бол хамгийн том дайс нь. 2009 онд гэхэд яг 3200 болсон яг тийм график нь бол доошоо л яваад ирсэн. Улан багасаал ийснийг нь одоо дэлхийн нийтээр ингээд дэмжиж одоо хамгаалаад улс гүрнүүд хамгаалаад исэн юм лээ. Тэгээ бүр нөгөө Титаник дуулсан Холливуд яваад Леонардо Ди Каприо ч хүртэл энэ дээр чангахан дуугард юм бэлээ. Маш их хөнгөмгийг зарцуулж дэлхийн нийтээр ингэж дуу чимээг өргөд юм бэлээ. Барыг хамгаалахын тухай. Энэ шиг одоо яг энэ барыг тэгээд хамгаалаад одоо толгойн зөвсөө явж байгаа шиг одоо энэ Каприо өдрлөө одоо Монголын зүгээс өдр хандхаас болж үтдэг бол Монголд одоо дэлхийд байхгүй ганцхан Монголд байгаа бүр цөөхөн байгаа одоо Мазали гэдэг нэг юм биш үү.
энэ чинь бүр 4,000 биш 400 биш бүр 40 ширхэг үлдчихсэн байгаа нь одоо маш эмгэлтэй байгаа. Одоо энэ амьтныг л одоо бид ч гэсэн үр хойч та авч одоо үзүүлж харуулах ийм амьтан байсан юм шүү биш байдгийн шүү гэж харуулж үлдээхийн тулд одоо бүхий чадах чинь арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой хэрэгтэй гэж буюу бас хувьдаа боддгийм аа. За энэ бас нэмжлэгэд энэ Арслан бар хоёрын амьдралыг бол харьцуулж тэнгэр газар шиг зөрөөтэй байхгүй. Барчин бол юун жаргалтай Арслангийн хажууд бол жинхэнэ жаргалтай амьдралтай амьтан. Тэр чинь дайсан байсан гэдэг юм нэг сүйд юм байхгүй юм дүү. Арслан шиг тийм актив байнгын эрсдэл дунд 90 төрхөөс эрсдэл дунд өөх хүртлээр өдөр хоног алгацахгүй сэрэмжтэй эрсдэл цуснуужин дунд амьдарч идэг тийм хэцүү амьтан бол биш байхгүй юу. Энэ чинь бүр шал анги зүйл байхгүй юу. За дараагийн сэдв бол одоо цагаан барны тухай ярьж өгье. За цагаан бар бол одоо Бенгалийн барны генетикийн мутациас болоод одоо ийм цагаан алга өнгөтэй болдог. Энэ болохоор нөгөө альбинизм гэдэг нөгөө цагаардаг өвчин бол биш шүү. Энэ чинь нэг генетикийн пигментийн дутагдлаас л болоод ийм пигмент нөгөө өнгө ялгаруулдаг тэрний дутагдлаас болоод ийм цагаан алга өнгөтэй болдог. Энэ нь маш ховор тохиолдол байдаг. 10,000-д ганцхан тохиодог ийм тохиолдол байгаа. Тэгээд одоогоор бол байгаль дээр бол байхгүй. Одоо үржүүлэг амьтны хүрээлэн бол үржүүлийн чиглэлээр болоод цаашид үржүүлдэгэ. Тэгээд эцэг их талаас нь ийм цагаан арслангийн генетикийг өвлүүлээд тийм явдаг байгаа. За цагаан арслангийн хувьд бол харин бар шиг бол тун ховор бишээ. Бас байдаг. Харин өмнөд Африкийн Тимбавата гэдэг бүс нутгийн арслангууд бол хамаардаг. Маш олноороо байдаг. Тэгээд энэ чинь бол нэг төрлийн альбинизм гэдэг чинь бол нэг төрлийн цагаарах өвчин шүү дээ. Нүд нь улаан цэнхэр тухайн амьтан цав цагаан болоо нүд нь улаан цэнхэр болоо хүн дээр хүртэл гарч ирсэн альбино хүн гэж үздэг байдаг да. За тэгээд энэ чинь нэм цагаан арслан хоёр ер нь за арслан бол яг гайгүй сүргээрээ тэгээд амьдраад ан аваа хийгээд амьдарч байна. Цагаан одоо энэ Бенгалийн барч бол байгальд амьдрах аюу хэцүү гэж. Тэрнээс болоод чи маш ховор байдаг гэж. Яагаад гэхээр энэ чи бусдын нүдэнд одоо өртөмтгөө ан амьтан одоо барих гэж гидэж очих зэрэгээр очиход бол одоо цагаан болохоор тод болохоор амархан харагдана. Тэгээд ганчид манчид тийм хулгай анчид зэрэгтэй тарахад бол ямар ч нуугдах боломж байхгүй. Нөгөө байгалийн өнгөө дагаж чадахгүй цагаан содон болохоор тэгэж ирэн устдаг байсан гэх юм лээ. За тэгээд 10,000-д нэгхэн тохиох маш хувь заяатай гээд энэ энтэг зэрэг Непал зэрэг орнуудын хүмүүс бол маш их түгж дахиж шүтдэг юм бурхны илч мэлч гэдэг байгаа. Гэтэл хүн өөрөө тийм ээ одоо бол 8 тэрбум дэлхий дээр 8 тэрбум хүн байхад цорын ганц дахин давтагдшгүй тийм маш азтай хувь заяаг олж төрсөн атла ингэж амтан дахиж үтээд авах бас шал утгагүй гоос. Өөрөө бүр ховрын ховор бүр гоцсын гоц гоён гоё тийм хувь тавиланг олж төрчхөд өөрийгөө үргэлж хайрлаж явах ёстой штэ. Уг нь миний бодлоор бол. За дараагийн сэдв. За Арслан бар хоёрын дундаас гарсан буюу монголчлуул Барслан гэсэн юм байна. За энэ хоёр нь бол за эцэг их нэгс үг шүү дээ. Арслан бар хоёр бол байгаль дээр уучрж үлдэх тохиолдол байхгүй. Харин хүний оролцоотойгоор үржүүлэг энэ газараа амьтны хүрээлэн зэрэгт бол үржүүлгээр үржүүлж болно. За тэгээ Арслан бар хоёрын дундаас бол лайгер гарна. За бар Арслан хоёрын дундаас бол тайгон гарна. Тайгон гарна гэд та ойлгочоорой. За тэгээд Арслан бар хоёрын дундаас гарсан нь бол тийм бар шиг эрийн судалтай гэсэн Арслан шиг тийм шаргал өнгөтэй. За биеэр бол зүгээр асар том
400-аас 480 бараг 500 кг хүртэл чинь татдаг. Муу зааж биендээ байвамгүй бол хурдтай. Тэгээд одоо нөгөө барын төрлөө дагаад маш усанд маш дуртай байх. Тэгээ мөн арслангуудын зан авир бас зан авирыг өвлж авдаг. Тэр нь болохоор одоо нөгөө нийгмийн амьдралтай олуулан амьдрах хандлагатай гэсэн үг бол за бар одоо эрслэн хоёрын дундаас ч бол нөгөө тайгон дөрөөд байгаа шүү дээ. Тэр нь бол биеэр бол хамаагүй жижиг. 15-аас 200 кг бартай жоохон төстэй тийм тод жоохон хар судалтай. Нөгөө арслан мэт бас шаргал өнгөтэй. Тэгсээр бар шиг тийм зожиг ганцаараа амьдрах тийм хандлагатай байт юм лээ. Тэгээ энэ хоёрыг одоо тэгээ нөгөө байгалийн жамаар бус төрцгөөсөн болохоор зэрлэг байгальтай одоо ямарч амьдрах боломж байхгүй. Урт насалтгүй бас тэгээ нэг 10-аас 11 жил 12 жил наслсан болоод хамгийн өндөр наслсан. Тэгэл нөгөө тийм байгалийн юу гэх юм дээ. Тийм чадвар одоо амьдрах чадвар юу байхгүй суугаагүй учраас тэгээд үр төлөөдөө үлдээх бол баг боломжгүй маш ховор тохиолдолд үлдээдэг байгаа. Яг нөгөө манай Монголын нэг энэ чинь нэг хоромсоо генетикийн тийм нэг өөрчлөлт байгаад байна шүү. Тэгээ Монголын яадаг үлээдээ Монголын нөгөө сарлаг үхэр хоёрын дундаас нэг хайныг гардаг. Тэгээ хайнгаар бас нэг бух тавьдгүй шүү. Төлийг нь өгдөг ч үлээ ортомч гэдэг. Гэтэ ер нь маш тийм амьтны төл ер нь чанарчж муудж идэг. Тэгээ ер нь боломжгүй болдог. Ер нь цаашид шатлалгүй болдог энэ төргээд байдаг. Та нэг тиймэрхүү утга учиртай юм байлээ. За сүүлийн ярих сэдв нь за апрагийн хатмаа. За ер нь буужигнуулна тэр хавьдаа ер нь идэхгүй алахгүй ядахгүй амьтан байхгүй тэр жижиг нөхдүүдийгээ бол ер нь түүгээд идэг. Хойны бажир буюу зөвгийн балны ангууч байгаа. За нэг нөхөр хэлж байна. Одоо надруу холбогдоод за арслан гэдэл одоо тэр түүх мөх сүрхий хаамаа гэд хөөргөд идэг. Арслан ч юм бол одоо яг жинхэнэ амьтан болгодог хоорондыг нь булаагаад ичдэг. Апрагч нь одоо хооны баажир гэд нэг нөхөр байгаа гэд намайг бараг загналаа л та. За хооны баажир буюу одоо зөвгийн балны ангууч бол одоо зориг зүрхний хувьд бол тулчсан амьтаа. Тэгээ яах вэ нөгөө үүр гэрлүүн одоо нөгөө арслангийн сүрэг ойрцсон үед нэг хамгаалж дайрдаг. Нэг мөнгө нэг жижиг нөгөө гүйг мүйгүүд жимэдгүй дайрж одоо анхандаа зодолдоод нэг хэд хазуулж юм. Тэгээ нэг хашраах үе байдаг. Үхэх нь удаа тэгээ зодолдоод байдаг бол арслан яг тэгж зорж хөнөөе гэж бодог үедээ бол нэг их зодолдоо тэгээ цагаалдаад тэрнтэй зууралдаад байхыг бол нэг хүсэхгүй. Тэр нь бол үнэ. Гэхдээ тэр хоол ундыг нь давхиж ирэнгүүтээ булаагаад идчихдэг бүгдийг нь хөөгөөл явуулчихдаг энэ төр гэж одоо бүр тэр бол бүр шал худлаа шүү. Тэгээ хоолой хармалсан ууралсан арслангийн сүрэг бол нөгөө хооны бажир ч бол зүгээр нэг 9-өөс нэг 16 хүртэлх килограмм жин татдаг амьд байгаа шүү дээ. Гэхдээ тийм жижиг амьд бол одоо ганц л алгадаа ичсэн шүү дээ. Хар ухаанаар бодоод үзэхэд л чинь 150-аас дээшээ. Тэгээ арслан ч юм уу одоо 200 кг гардаг амьтын чинь тэр жижиг амьтны дээрээс хар ухаанаар бодоод бага цуглуун орлооч гэсэн дээрээс нь дараа тэтгэл баг хэсэг нь бут дараа ичин шүү дээ чинь. Тэгээ хаач ч бодсон. Бас жаахан наантай цаантай ярьж юмэр санагддаг юм аа. За тэгээ хооны божрын бол хоол хүнс муудаж хомсоцсон үед бол 90 бол агнаад идэдэг байгаа. Тэгээд арслангийн сүрэг бас хооны бажрыг бараадаж нэг ойрхон явдаг шалтгаантай байдаг. Тэр нь одоо яагаад юм бидгийг гэхээр нөгөө байгалыг хооны бажир чи өөр цэвэрлэгчлээ яг тэнцвэржүүлэгч гэх юм нөгөө хортой могоо кобрануудын чинь бол жинхэнэ эрлэг нь хөөе чи. Үүн таарс газраа л барьж идэдэг. Тэгээд нөгөө арслангийн гүйг мүйг рүү арслан ч өөрөө кобра зэрэг хортой могоноос айхт бол гүйг мүйгийг хамгаалахын тулд арай аюул багтай энэ хооны бажрыг бас жоохон бараадаж амьдэрдэг гэж ярьдаг л да. Энэ хоёр чинь бие биентэйгээ байнгын толхилцоод байхгүй. Тэгээд хайгуу бас эвтэй амьтан байд юм шүү. За тэгээд энэ удаа тэгээд та бүхний мэдхгүй байж магадгүй. Зарим нэг нь бол угаасаа мэджил байсан байх. Тэгээд ер мэдгүй байсан хүмүүстэй бага зэрэгч гэсэн арслангийн тухай
Арсланбарын тухай мэдээлэл өгсөн баха гэж хувьдаа бодож байна. За тэгээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр бака. Манайхан тэгээд лайк, subscribe ба. Yeah, wait a minute, get it how you live it. 10 toes in when we standing on business. I'm a big stepper, underground methods. Top notch hoes, get the most, not the lesser. Straight terror, product of your errors. Pushing culture, baby, got that product